ганцхан агшинд дэлхий үүр дөрвөлжлөгдсөн. 2001 оны 9-р сарын 11-ний өглөө Нью-Йорк хотын төвд орших ихэр хоёр цамхаг нь түүхэнд хамгийн олон хүний амьд хүрсэн террорист халдлагын золиос болсон юм. Өнөөдөр бүгдээрээ 2001 оны 9-р сарын 11-нд дэлхийн худалдааны төвийн аимшиг террорист халдлага болон тухайн үед авч байсан баримтат гэрэл зургуудын тухай хамтдаа үздэсгэх болно. Дэлхийн худалдааны төвийн тухай түүх. Дэлхийн худалдааны төвийн төслийг Дэвид Рокфеллерийн санаачлагаар 1960-ад оны ихэр эхлүүлсэн бөгөөд хүнд хэцүү цаг үед сүрсэн хотын нэгэн хэсгийг сэргэн засварлах зорилготой байв. Энэхүү алсын хараа нь ядуусын хороол болсон газрыг цэвэрлэн сэргээх маягаар худалдааны байгууламж бүхий хотыг байгуулах зорилготой байв. Дэлхийн худалдааны төвийн ерөнхий архитектораар Япон гаралтай Минори Ямакаси болон түүнтэй хамт Америкийн архитектор Эдвард Дюррелл Стоунтэй хамтран ажилласан байна. 1965 онд газар шорооны ажил эхэлж 1966 оны 8-р сарын 5-нд барилгын шав тавихын ёслол болж барилгын ажил албан ёсоор эхэлсэн байна. 1971 оны 1-р сар ихэд барилгын ажил маш хурдтай явагдаж байсан бөгөөд 1970 онд урд барилга буюу 1-р цамхаг ашиглалтанд орсон байна. Харин 1972 онд хойд барилга буюу 20-р цамхаг ашиглалтанд орсон. 1966 онд дэлхийн худалдааны төвийг барихын тулд нийтдээ 13 фит буюу 84,000 гаруй метр квадрат талбайг ерөнхийдөө чөлөөлж нураасан байна. Дээрх зурган дээр барилгын талбайг ерөнхийдөө харуулж байна. Цаана Нью-Йорк хотын телефон компани барилга харагдаж байгаа бол яг зүүхэн талд нь хурдны зам харагдаж байна. 1993 оны 2-р сарын 26-нд террористууд хойд цамхгийн доор ачааны машин тесрэг бөмбөг дэлбэлж 6 хүн амиа алдаж ойролцоогоор 1000 гаруй хүн шархтаж байсан түүхэн баримт байдгийн билээ. 1970 онд баригдаж дууссан ихэр цамхаг нь дэлхийн хамгийн өндөр барилга болоод зогсохгүй маш олон кино уран бүтээлд ерөөдөө орсон байдаг. Түүний нэг жишээ нь гэх юм бол бидний сайн мэдэх гэртээ ганцаараа киноны 2 дугаар ангид Маклей Калкины дүрд тоглосон Кевин Маккалистер жүжигчин маань хоёр ихэр цамхгийн уртлын цамхгийн дээвэр дээр гарч байгаа хэсэг ерөөдөө гардаг. За энэхүү камерыг болохоор Spectra камера гэж нэрлэдэг байна. Бас нэгэн сонирхолтой баримт гэх юм бол Францын уран бүтээлч, циркчин, олсоор алхагч Филипп Петин 1974 онд ихэр цамхгийн хооронд утас татаж хоёр барилгын хооронд алхан нийтдээ 45 минутын турш үзүүлбэр олсон дээр үзүүлсэн байна. Тэрээр утсаар хэд хэд нааш цашаа хөндлөн гарч үзэгчд болон хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татаж тухайд хэвлэл мэдээллийн дунд хот олсон байна. Педид ерөнхийдөө үзүүлбэрээ үзүүлж дуусны дараа цагтаа нар түүнийг дээвэр дээр хүлээж байгаа баримтжилсан байгаа. Түүд удалгүй баримтжилсныхаа дараа Педидийг цагтаа нар сулсан гэж бол мэдэгдсэн байна. Энэхүү зоримог үйлдэлийн тухай хожмоо кино урлагт 2 удаа кино хийгдсэн байдаг. 2008 онд дэлгэцийн бүтээл болсон болон The Walk нэртэй 2015 онд гарсан түүхэн баримтат кино дээр ерөөдөө дүрслэн харуулсан байдаг байна. Дэлхийн худалдааны төв зөвхөн барилга байгууламжаас гадна орчин үеийн тэнгэр багандсан барилгын загварыг бүхэлд нь өөрчилж тэрхүү өдрийн хүртэл Нью-Йорк хотын болоод дэлхийн худалдааны төвийн бэлэгдэл болсоор байжээ. 2001 оны 9-р сарын 11 эмгэнэлт явдлын өдөр. Нью-Йорк хотын дээгүүр нар гүйж хүмүүс бүгд тус тусын ажлаа хийцгээж байв. Өглөөний 8 цаг 46 минутанд Америкийн агаарын тээврийн 11-р нислэгийн хонгоц хойд цамхгийн барилгыг мөргөв. Америкийн агаарын тээврийн 11-р нислэгийн онгоц террорист этгээдүүдэд барьцаалагдсан байсан бөгөөд онгоц агаарт чиглэлээ өрчилж улмаар дэлхийн худалдааны төвийн хойд цамхыг мөргөсөн байна. Эхэндээ олон хүмүүс үүнийг эмгэнэлт осол болсон гэж бодож байсан. Гэвч ердөө 17 минутын дараа санаанд багтамдгүй зүйл болж Америкийн агаарын тээврийн 175 дугаар нислэг өмнөд цамхыг мөргөв. Онгоцонд байсан бүх зорчигчид тэр доороо нас барж барилгад үл мэдэгдэх тооны хүмүүс л амьд байх магадaltaй. Энэ нь санамсаргүй зүйл биш гэдг нь тодорхой болж Америкийн нэгдсэн улс халдлагад өртлөө. Энэхүү мэдээллийг тамгийн газрын дарга Эндрю Кадр ерөнхийлөгч жижигэнд шивнэж хэлсэн юм.
Тухайн үед Америк улсын ерөнхийлөгчөөр Жорж Буш ажиллаж байсан бөгөөд халдлага болдог тэр өглөө Флоридагийн Сараса хотод байралтай Эмма Букрийн нэрэмжит багш сургуульд бага ангийнхантай хамт уншлагын хичээлд оролцож байв. Хожимо Жорж Буш энэхүү явдлын талаар хэлэхдээ би ангиа шууд гараад гүйж болох байсан. Гэхдээ би ангийг орхихгүй байхаар шийдсэн. Учир нь би хүүхдүүдийг сандрахыг хүсээгүй. Надад маш хэцүү санагдсан ч гэсэн би аль болох тайван байж эмх замбраагүй байдал үүсэхгүй байхыг хичээсэн юм. Эмх замбраагүй байдал үүсч эхэллээ. Олон мянган хүн цамхаг доор гатсан бөгөөд анхны тусламж үзүүлэгчид амь насаараа дэнжин тавьж чадах чинээгээрээ олон хүн аврахыг хичээсэн. Игэр цамхыг шатахыг дэлхийн нийт зочиртон харан зогсож байлаа. Цамхаг доторх хүмүүс дотны хүмүүс рүүгээ уцаар ирж гарах арга замаа хайна. Газар дээр гал сөнөөгчд, цагдаа нар, эмнэлгийн ажилтнууд ийш тийш яаран гүйцэв. Дэндүү эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч нэгч болов хүний амь насыг аврахаар барилгалуу тэд гүн орцгооно. Өглөөний 9 цаг 59 минутанд өмнөд цамхаг норж эхлэв. Өглөөний 9 цаг 59 минутанд өмнөд цамхаг мөргүүлснээс хойш ердөө 1 цагийн дараа норж эхлэв. Тоос шороо норсон барилгын хог хаягдал агаарт цацагдж Манхаттны доод хэсгийг бүгд нь бүрв. Хот тэр чигтээ айц давтан чивчмээгүй байдалд үлдэв. 2001 оны 9 дугаар сарын 11-ний аимшигт үйл явдлын үеэр авсан хамгийн алдартай гэрэл зургуудын нэг бөгөөд энэхүү зургийн нэрийг Fallen Man гэж нэрлэдэг. Ричард Рив 2006 онд өгсөн нэгэн сэтгүүлийн ярилцлаганд өгсөн мэдээн дээр хэлэхдээ би тухайд яг энэхүү зургийг аваад л өгөх юм байна гэж дотроо яг бодсон. Энэ бол 2 дахь цамхаг норж байгаа үед авсан миний 9 кадр зургийн нэг. Би энэхүү зургийг ойролцоогоор нэг бэнүү нэг орчим блокны зайнаас авсан. Цагдаа нар намайг зураг дарж байхад чи явах хэрэгтэй, яваарай. Бүгд яаралтай эндээс явах хэрэгтэй гэж хэлж байсан. Би тэдний түргэн тусламжийн машин оруулах гэж байна. Эсвэл талбайг чөлөөлөх гэж байна л гэж би дотроо бодсон. Зургийн нэр нь онгоц эхний барилгыг мөргөлөө. Энэхүү зургийг Carmen Taylor нэртэй эмэгтэй зурагчин 2001 оны 9 дугаар сарын 11-ний 8 цаг 46 минутанд авсан. Тэрээр энэхүү зургийг дэлхийн худалдааны төвийн ойролцоох байрлах Америкийн Маршалын музейн цонхоор ерөөд авсан гэж хэлсэн. Тэр хэлэхдээ би агаарт нэг онгоц явж байхыг харсан. Би ихэндээ тэрхүү онгоцыг тоосон зур байна гэж бодсон. Гэхдээ юмс жижирч эхэлж онгоцны чанга чимээ сонсогдож эхэлсэн. Тэр үед миний харсан онгоц дэлхийн худалдааны төлөв чиглэж байгааг анзаарч камераа гаргаж ирээд зураг дарахаар ерөөдөө би бэлдсэн. Мөн тэрээр бодохдоо энэхүү онгоц нь эмнэлэг эсвэл цагдаа ч юм уу ямар нэгэн тусламжийн онгоц байна гэж бодсон байна. Тэгэд тэр онгоцыг барилгын хажуугаар зөрхийд л би яг авнаа л гэж бодсон. Гэхдээ тэрхүү онгоц нь дэлхийн худалдааны төвийн 2 дахь барилгын мөргсөн онгоц байсан. Өглөөний 10 цаг 28 минутанд хойд цамхаг нуран онов. 2 цагийн дотор дэлхийн худалдааны төв нуран болон хувирчээ. Мянган хүний амь нас хоромхон зурл алга болов. Тэр өдөр 3000 орчим хүн нас барсны дотор бусдын амийг аврахын тулд аюул руу гүн орсон 100 аврах ангийнхан багтсан байдаг. Ground Zero-н зүрх шимшрэн төсөөлшгүй алдагдлын дүр зургийг эцтэй бий болгосон байна. Ladies and gentlemen, this is a difficult moment for America.
Дараагийн өдөр хонуудад дэлхийн нийтээрээ гашуудаж дэлхийн өнцөг болон бүрээс Нью-Йорк хот болон Америкийн нэгдсэн улсад эв санааны нэгдэл болон дэмжлэгийн захидлуудыг илгээсээр байсан. Халахын дараа дэлхийн томоохон хөрөнгийн бирж болох Wall Street зогсон байдалд орсон бөгөөд 9-р сарын 17-нд хөрөнгийн зах зээл дахин нэгдсэн байна. 9-р сарын 11-ний халдлага зөвхөн Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийг өөрчилсөн юм. Үүний хариуд Америкийн нэгдсэн улс терроризмын эсрэг дайн эхлүүлж Афганистан, Иракт зэрэг цэргийн үйл ажиллагааг явуулж эхлэв. Үндэсний аюулгүй байдлын яамыг байгуулж Америкийн нэгдсэн улс их орончдын тухай хуулийг баталж нисэх онгоцны буудлын хамгаалтыг чангатгаснаар 9-р сарын 11-ний дараах дэлхийн дүр төрхийг үрд өөрчилсөн юм. Хэрвээ та түүхэн баримтат гэрэл зурагт хайртай, дуртай судалдаг бол бичлэгтээ лайк даран, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая.